эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан үйлж гин үү. За. Аюундамда сайн явж байна. Оо тавлаг сайхан сайн явж ирлээ. Яриад нэг 20 гаруй хончлоо. За. Улаан сумаар ороод цагаан нур суманд ирээд tagaаж 90 сум ороод 3 сумаар нар зөв тойрол. Шаргын гол ороод өчтөр зүүн тагдаг хончол зүүн тагаас өчтөр орж ирв. За. За таны бие дэхээ сайн. За. Тэнгэрийн үйл найруу юм байна уу та? Найруу байна. Монголоо тойрол барин 3 жил эртээ болчихтой л үгнэ. Яагаад тийм бэ? 22 оноос л анх эхэлж байлаа шүү дээ. Нэвтрүүлгээ. Яагаад тийм бэ? Тий 22 он. Түрүүхэн зэн зургатаараа харахад Аль аймаг одоо энэ баруун аймгаар юм явж байгаа тийм. Тэгвэл энэ 100 харсан. энэ 100 баруун аймагуудаар Алтаа 5 богд ороод. Уранха, Казак гэл одоо Төвний өвс соёл гэл одоо баруун аймагуудаар яваа. Тэгээд говьор яваал. Тэгээд 10 аймаг 80 гаруй сумдуудаар явж энэ мал малж байгаа малчдынхаа амьдрал өв тээж байгаа хүмүүс говьд явж байгаа чиг тий говьд бас яваа тий харсан байна. Олон газар нутгаар явж бас яг олон юмыг бас үзэж бас сурж явна да тэр ах маань. Олон ардынхаа тэр ахмад буурлууд залуучууд хүүхэд багчуудын нэвтрүүлгүүд бас хийгээл ингээл их л имийг л үзэж сурж л явна хүн. Яг харин төвх соёлоо дуусгах харж хаад том жижиггүй л гарч байна. Хүүхдэд тоглож баг яриулж байгаа ч тийм бичлэг харагдаж байх шиг. Тэгэл Монголын нэг л энэ өв соёлыг ариун шүү дээ. Моринсон дахиж яваа. Эрэгтэй янз бүрийн хүмүүс малчид дээр утсан байгаа. Янз ярина би. Манайд олон янз чиглэлээр харуулаад харсан. Тэ одоо манайч одоо тэгэл энэ дотроо 20 зорилтын чиглэлтэй танин мэдээхүү соён гэгэрүүлэх. За тэгэл одоо нүүдлийн мал аж ахуй гэл одоо жижиг дунд үйлдвэр хүүхэд багчуудад зориулсан нэвтрүүлэг. Монгол тоглоом наадгаа. Ингээд дөрвөн үйлдвэрлэлийн өөрийнх нь нөгөө өртөөлж одоо явдаг шүү дээ монголчууд маань. Дөрвөн үйлдвэрлэлтэй нүүдэл нь өөр байдаг, соёл нь өөр байдаг, заншлал нь өөр байна, хоол цай нь өөр байна гэл. Ингээд ард түмдээ зориулсан нэвтрүүлгийг хийгээл дүүгээл. Яг тэгээд хүн болж төрсний бас тэгээд энийг хийх гэж 10 жил одоо явж эхэлж яв Монголыг доор судлаад өөр юм бодогддгүй байсан. Надад. Тэгэл энэ юу хийх гээд байгаа нь мэдгүй яваал өгдөг байсан. Тэгэл одоо энийг л хийх учиртай юм болов уу гэл. Энэ нутгаасаа тэгээд өвгдийн нутгаасаа 22 онд хөнгөр таагаас эхний зураг авалтаар эхэлж байлаа. Ард түмнээ сайн дэлээд одоо энэ буруу энэ зөв юм хийж байна тэрнээ нас яга. Гихнэг энэ олгол тэднээс сонсож сонирхох юм чиг байж байгаа л дээ. Байлгүй яг одоо сурж авах юм чи сайхан. Тэгж л одоо ингээл явбал танахыг зорж ирлээ дүүн одоо. Мөн одоо бас өв соёлхээс илүү бас энэ тэнгэрийн өв соёлыг тээж яваа. Олон сайхан бөө хүмүүс одоо байдаг. Тэнгэрийн өв соёл шүү дээ, тийм байх. Тэгэл байдаг. Тэнгэрийн одоо сайхан өв соёлыг тээж яваа. Олон одоо зарим одхон хүмүүс өвгдээцүүд маань энэ нутагт одоо бүр хэдэн зуун жилээс өмнө л одоо байгаль анх үүсэн цагаас л одоо баргийн дарахтын хотхор бараг одоо үүсэж байгалаа шүтэж дээдэж явсан л одоо үе үеийн сайхан монд хүмүүс домог түүхүүлж байдаг шүү дээ. Бараг одоо Чингисийн үеэс Чингис өөрөө одоо ишээ тэшээ явахад бас орон хангага хаваад усаа дахиж явж одоо тэр орон эзэлж тэгж явсан тэрний югаар тэгээд энэ хамгаан тэр үүсгэсэн юм гал голомтнууд дахад хонхор гэж энэ нутгийг тэгээд энэ
тэн дарахад гэдэг маань уул нь Чингис бол дархан иргэд бол гэж үлдээсэн. Тэр нэр нь дархаж одоо нэг дархан таацтай газар гэж одоо нэг ярьдаг шиг тийм ээ. Тухайн үе. Энэ газар л одоо дархаж үлдээсэн. Ариун дагшин. Одоогаар бол одоо баг энэ тусгай хамгаалтын газар гэх шиг биш нэ. Тэр нэг хэлэг хэлсэн. Нөгөө хуучин Монгол хэллэгээр хэлэх дээр. Тэгээд жишээ нь манай голгодон харман гол гэж байна. Энэ чинь анх бол хармалтын гол гэж байна. Харматын гол. Хармалтын. Хармалтын гол. Тий. Тэгж байснаас өлдөө одоо харман гол. Харман гол. Тий. Нөгөө нэг Кирилл үсэг гарч ирэл нөгөө аялга нь өөр болоо тий. Урд нь бол нэг жоох юм гоё зөөлрүүлсэн бас нэг юм хэллэг нь нөгөө хуучин Монгол хэллэгээр байсан л. Тийм юутай байх юм тий. За одоо тэгээд дүүгийнх нь бас нэг ирж байгаа зориг бол одоо бас ингээд өнөө цагт ахмад тэгээд энэ бөөмөрглийн ёс чаяг жоохон хазгааж явах шиг байна. За дээхэн үедээ бол их л сайхан ёс чаягтай сайхан буурлуу тэнгэрийн эдэм чадлыг сайхан авч явж л байсан. Одоо үг дээцэд юм аа одоо нутаг шүүдээ энэ одоо тэр олон ястан угсаат үндэстэн бүртэл одоо энд одоо өөрсдөө сайхан мөргөж энерги хүчээ авч явж ирсэн баг тийм ээ. Одоо бүр энэ бурядаас нааш бултараа дүндэсээрээ уулна тэр сандаг шүтдэг юм нь уулна бас ойролцоод байсан шиг байд юм одоо харж байхад. Ер нь одоо тэгээд ер нь бол одоо ингээд бөө болгож байгаа хүн одоо бас ямар шим шимдэгтэй бас илэрч хийдгийн тодорч байдгийн одоо өнөө цаг үед одоо хүн болгон л одоо ингээд ерөөсөө болоод байх юм одоо. Харин тий. Энэ дээр та хоёлаа нэг яриагаа эхлэж бодож байна гэдэг. Эхлэлийн мал одоо сайн хуучлах гэж одоо ирдээд байна. Одоо цагт бол ер нь бараг жүжигчин дуучин болох гэсэн юм шиг л хөшөлтөрөө болдог тийм болцсон юм шиг болоод байгаа. Ингэж бол болдгоо. Тийх ёс байхгүй тэр цаанаасаа уул онгод тэнгэр одоо тэр ямар удам үе хэнэ удам өгсаван тэрнээсээ тэр цаад өвгдээцэн одоо тэр онгон шүтэнүүд тэр хэдэн хүүхэд тайл байсан чи тэр дотроос сонгож яадаг. Хүнийг сонгож авдаг тийм байсан юм шиг байна. Ер нь бол яг хуу одоо ингээд улаач болох заяатай хүн жишээ нь одоо ямархуу одоо байдал шин шимдэг ер нь илэрдэг юм ах яа тийм. Тэрийг одоо яаж тэгж тодруулах юу гэхэд одоо нэг гэвэл тэр хүний өрийн одоо насан туршид одоо аль амтан болсон хоноо бол одоо бүр ажил амьдрал янз бүрийн юм одоо болох болохгүй болоод тэндээс болж ороогдол. Тэгж бай тийхтэр одоо яагаад ингэсэн гэж одоо жишээ нэг юм зүг хардаг хүнд үзүүлж хараалхад чи одоо яг тийм болох ёстой хүн байна гэж. Тэрнээс буруу юм өөр замаар яваад байдаг. Тэгээд тэр нэг тоохгүй явснаас болж өөрөө тэр тонгоруулах гэж байсан байдаг. Тийм юм байдаг. Иймэрхүү шинжлэх бас байдаг. Тий. Нэг гэвэл одоо өөрийн бие өөрөдөө өвчин зовлон болж бүр одоо ухаан санаан самцаж бүр тийм чиг болдог тал байд юм шиг байна. Тийм югаар тэр сонгогдсон хүн бол тэгэл тэрнийг авах одоо энэ ажил амьдрал зүгээр болдог. Тэр эрүүл мэнд сайн болдог. Тийм юм шиг байна. Цаанаас нь төөргөн нөгөө тэр талд хүмүүс нь одоо тэр харьцаж өгөхгүй болохоор нь тэр хүнийг харьцах гэж мэддэж ядчих л одоо тэр одоо бараг цаашаа явж байгаад хөөе чигээд ингээд руугаараа чичигдэн нартан орнамтс юу шалих үлээд араас нь нэг руугаар чичигдээр нь л нэг амт гэдтэр зураад авдаг. Жишээ. Жишээ юм шиг байна л дээ.
Анаас нөө тэнгэрийн үнэхээр одоо тэр бүх хүнийг одоо ингээл удмаас нь өвгдээсэн сонгоцсон болвол тэр замаар нь явахгүй өөр замаар яваад тийм ээ. Ингээд нэг ажил амьдрал нөө өөдлөхгүй ингээ ороогдоод байдаг. Бүр болохгүй болоод ингээд ирэхээр нөгөө нэг ухаалдаж унах. Одоо тэгээд одоо биеийн муудах юм л одоо жоохон бас. Одоо тэгээд юу яаж байгаа юм? Одоо ер нь одоо тэр бөө болсон гэсэн хүмүүс одоо манай дархадаас атсан одоо хот хүрээнд очиж байна. За. Энд байгаа ч хүмүүс энд тэнд одоо ер нь алхадарх дүүрэг тийм болж багш байна. Яадаг. Бөө болохгүй зарим нь одоо тэр дураараа юм хийгээд тэр дэчиг өөртөж байдаг. Өөрөө буруу юм. Буруу юм хийгээд. Тэр чинь хийх ёсгүй юм хийснээс болж. Тэр талд байгаа хүмүүс хэлж байгаа юмг мэдэх юм байхгүй тийм эглэн хар антес. Туга мэдхэгдээ тэр антес юу ч гэж байсан. Одоо тэгээд тэр бөө маяган болсон гэсэн одоо тийм бүх юм аль гой ганган тийм байвал одоо болцдог болцсон соёлчгасан одоо тийм байвал аль сайн бөө юм байна гэж боддог юм шиг боддог. Боддог гэдэг байд юм шиг байна. Одоо бараг хуйган ч гэсэн нэг одоо чадас элем зөөж авсан ч юм уу. Бараг боосаадаг барьсан л үү. Тийм байдаг. Одоо зөвхөн ингийн хувцас сарж байгаа юм шиг борлуулдаг болсон ба штэ ах. Одоо ингэж одоо дээхэн үед бол та мэд байгаагүй юм ёс бол байгаагүй. Байгаагүй. Одоо энд бөө болж байгаа хүний хоёр хувцсыг хийхэд одоо ингээд ямар хүнээр хаана юу хийлэх үү бас л нарийн ёс аягтай шүү дээ дотроо. Тийм ээ. Тэр ч одоо би зүгээр мэддэг сайндаа би тэгж байгаа юм шиг зүгээр би одоо энэ хоёр өгснэ голомтон дээр нь өссөн. Би аваа жингэрээс 6 хоног тэгэл миний бие нүдээр өвдөд. Манайхан тэгээд тэр эхнийх нь тэгж нүднээ чирвэл тэгэл ер нь удахгүй явдаг 2-3 нь бас хайлаж байсан байна. Тэгэл тэр 6 хоног намайг авсан байгаа минь хоёр өгсөн. Тэгээд тэр аваад намайг тэр аргал барьдаг гэж авч өмбөл гэж тавьсан гэрх. Тэгээд энэ хүнээ л одоо хэлж ярьж байсан одоо тэргээр л би юм мэддэг ёс тагадаг одоо тийм л болж суугаас манараа орчин цагт одоо манар бол яг биеэрээ тийм мэдэх хүн гэж байхгүй л. Харин тийм хойг хувцас одоо тэр бөөлөх ёстой гэсэн тийм хүн байгаа тэр хүнд тэр бүрэн одоо хэрэглэл тэр хэдвэл тэр чинь бүх юм одоо цуглуулж олж авч одоо энэ чинь тагинд байдаг амтны чинь байдаг талд байдаг амтсэ чинь байдаг одоо ус цаас бүрэн тэгэн тэр юмсан бүгдийг цуглуулж байж наарас навтаа тэгж байж нэг өдөр яг бэлэн болгоод за тэгэл тэр хэнгэргийг одоо модон дугаалаад бэлдсэн байдаг. Харин тэнд дэвтэгээ тавьсан байдаг. Тэгэл тэрнийг хийх нэг 2-3 хүн онаагдсан байх. Тэгээд бүх нэг бос таваа материал бүх юм одоо бас бэлдэж авсан байдаг. Одоо тэгээд хаана яаж юу орох уу? Одоо жишээ нь манжиг хүртэл амьд хоньны ноосоор хийдэг жишээ. Тэгээ одоо төхөөрсөн одоо малын мэрс оруулдаггүй. Тийм. Жишээ нь тийм ээ. Жишээ нь одоо юу тэгээд төмөр тушаан гэхэд бүр тэр энэ артын орно янз бүрийн одоо тэр моха юм алгахгүй одоо тэр харилгэх хөргөний газар.
надархан хүн хөөргөнэ галаар улаас гэсэн бүх төмөр материал нь бол хөөргөнэ гал дээр тэр одоо уран дарханаар хийлгэдэг. Тийм ёстой байсан. Одоо бөөгийн хэрэгслийн хоёр хувцсыг тийм ээ. Тийм хүнээр хийлэгдэг. Тий, тэгээд нэг өдөр тэр одоо болох хүмүүс оёс сэтгэлсэн тэр энгэрэг ороода бүх гутал хувцас юмаг хийхэд одоо тэр мэддэг тийм улсыг тоглож байгаа одоо заажгаа тэрнэн тэгнэ нэг гэж тэгж хийлгэж байгаа. Тэр хуйг гэдэг юм маань тэр унаатаага хамт нэг өдөр тэр бүтээж гүцээгээл өдрийн одоо зэхэд дуусаад шөнө одоо нэг нөөцийн хэрэгцээсэн татаж байгаа одоо тэр хатал энгэрэг бэлэн болоход хуйг бэлэн болсон байдаг. Хамт нэг өдөр. Тий. Дэс одоо тэгээд хоног дамжуулдаг бахан, суурдаг бахан. Тэгээд тэр тэгтээ өдөр нь хийгээл шөнө одоо бүгдийн одоо дөрөв усгаж амилж байгаад тэгж байж одоо тэр нэг амтан болгож тэгж байж одоо тэр нэг ямар одоо эзэн болгох тэгж байгаад нэг амтан болдог ёстой гэж байна. Ааха, амилуулж. Тэгээд тэр амтан болоход тэгвэл гүцээгээд тэр буртан нэг мэсэн тэр амилж байгаад тэр хүнээ тэр биетэй холбогдол тэр хүнд одоо босгож тэр хүнийг тэр далд одоо юмтай холбож өгөх тэр хүн одоо өмсгөж барьж одоо тэр одоо заман зөвлөж өгдөг. Одоо тэр нөгөө бүү болгож байгаа хүнд өмсүүлж. Тий. Тэгээд тэгтэр тэр ягаад тэр ганц тэр бүх юм хийж тэгж байна гэхэд хүн ч амал ч ямар нэгэн амтэн ер нь толгой нэг өдөр төрдөг, хөл нэг өдөр төрдөг. Тийм амтэн гэж байхгүй шээ. Яг үнэ. Тэгээд нэг амтэн нэг л болдог учраас тэр ихээс нэг л өдөр төрдөг. Тийм болохоор тэр нэг амтэн бос гэж байгаа юм тэр юм аа. Тэгээд тэр амтэн хэмээн бодож амьлуулж явах нь шүү дээ. Зүгдэж бодож. Далд хүмүүс нь тэр бүх юмаг одоо унаа болгоод тэр хувцас хуйг тэр бүх юмд нь тэр харьцах эзэндээ жолооч болж тэгээд одоо ухаан санаагаа эзэмдэж аваад өөрийн амаар нь ам хийж одоо хүнд юм хэлж одоо янз бүрийн юман одоо залж өгдөг. Тэр нь яг наан одоо тэр бүхэн өөрөө санаагаараа чи тэгвэл болно гэж суугаа юм биш л тэр бие маань эзэмшиж аваад тэр хуйг гэж юмар тэр бие маань эзэмшээд тэгэл амаа маань хэрэглэж одоо тэр хүнд юм хэлж өгдөг. Тийм юм аа. Далдын. Хөөч. Тэр юм нь болохоор тэр хүнтэй одоо холбогдож тэгээд одоо тэр хүний хийх үтэг гэсэн ажлыг хийж үтэж явдаг. Тийм юм болдог. За энэ одоо тэгээд ер нь бол таны энэ саяны яриад байгаа асар томын нарийн ёс жайг өнөө цагт ах минь ёстолыг сүү ээдж байгаа юм шиг л ээдж байна. Тэгэл үү. За яагаад энэ одоо яваад байна гэхэд би одоо тэр нэг наран туулаар бас нэг захаар нэг явж үзлээ. Ер нь бол Улаанбаатарт энэ нөгөө яг таны одоо ингээд саяны тэр хуйг хувцсыг зэхэх тэр нарийн ёс жайг өнөөдөр алга болчихээ. Энэ болоод Улаанбаатар маргааш гаваач тавьчихсан бараг зах дээр зүгээр ингээд зарж идэг болж. Тий. За тэгэн гутаа бүгдөө одоо би зүгээр өөрийн зүг харах ухаанаараа л ярих гэдэг л та. За энэ удам болон өөр өөрийн соёл байгаа тийм ээ.
За удам болон өөр өөрийн тэр одоо улбааж явсан тэр өв ухаан өвгдүүдийнх нь тэр ухааныг үлдээсэн байна. Бөөмөрлөө. За тэр улаач тэр ямар онгод залрах гэж байгаа юм. Ямар хуйг юутай байх юм гэдэг одоо та сая ярьлаа шүү дээ. Тэр хүн үзээд одоо чиний хуйг нь ийм байх юм байна. Ийм цаг үеэс онгод заларч байгаа юм байна тэгээд ингээд их нарийнууд байдаг. Гэтэл Улаанбаатарт ингээд дэлгүүр хоршоон зарж байгаа хуйгнууд нэг арга бүгдөө адилхан байх юм. Адилхан байгаа. Тэгэхээр энэ одоо тэгээд тэр муу одоо тийм амар одоо тэр хуйг хувцас чинь хүний нүд мэлмээ харуулахгүй сэвтүүлэхгүй ингээл одоо их л нарийн одоо таны саяны хилдэг шиг л одоо цэхэж бэлддэг шүү дээ. Гэтэл одоо тийм газар одоо зарж байгаа тэр бөөгийн хуйг хэрэгсэл хингэрэг гэл одоо юмуд байна. Тэн дээр одоо ямар ариун онгод одоо бас нэгд одоо буух вэ гэдэг би тавиад байгаа юм. Хоёрт болохоор тэгээд тэр буух гэж байгаа онгодынх нь өөрийнх нь тэр хэлсэн юугаар нь одоо тэр тийм ээ хуйг хувцсыг чихэхгүй ингээд хэн нэгэн зүгээр захын хүн аваачаад урлаад гой сайхныг тавиад ингээд тавьчих тийм бол биш юм аа. За ингээд бүгдөө адилхан хуйгтай яваад байна. Ястал нэг одоо эхээс төрсөн хүүхдүүд ч гэдэг шиг тийм ээ. Бүгдөө адилхан. Уул нь бол өөр одоо байх ёстой байтал бүгд одоо нэг адилхан хуйгтай явж байна. Энэ дээр одоо нэг одоо удмын майтыг байсан. Эрэгтэй мэгтэй. Тэргээр хүртэл өөр бас удам дотроо шүү дээ. Нэг удам заа нөгөөх нь одоо мэдээж он цагийн тоолны зөрөөдөл онгод заларч байгаа шүү дээ. Тийм ээ. Гэтэл өнөөдөр ингээд бүгдөө адилхан хуйгтай байгаад байна. Яагаад адилхан байгаад гэсэн бүгдөө нэг газраас нэг дэлгүүрээс аваад байгаа юм чинь. Тэгэл үү. За тэгээд тэр тийм худалдаанд хурдж аваад одоо жишээ нь хуйг хувцсан та одоо сая тэр яриан дундаас нэг юм газар амьд малын ноосоор тэр манжиг юуг одоо цэхэж бэлддэг. За тэгвэл тэнд хийж байгаа хуйг чинь амьд биш өгсөн малын ноосоор юмаа цэхэд байна. Тэгэл үү. Амьгүй юм өмсөө. Ганц ноосоо тийгсэн одоо жишээ нь хэнгэрэг гэсэн одоо голцол ирнэ одоо манай дэм зөндөө одоо баахан оюутны төртөл одоо надад ийм одоо тийм багш зэхэж өгсөн энэнийг одоо бариад одоо хэдэн жил болоод одоо 2-3 жилчиг болсон хөөхд байгаа юм. Тэгээд одоо ямар ч надад одоо мэдэгдэх юм байхгүй. Тийм болохоор одоо ийшээ энэ зүгээр одоо нэг уцрын олж өгдөг хүн байгаад байгаа ирсэн юм гэж. Сураг тавьж. Тэгж ирж яам байсан. Тэгээд тэр аль тэгвэл тэр хэрэгэлдэг барьдаг юм чинь үзье. Үзье хараа. Тэгэхээр тэр хэнгэрэг нэгэхэд одоо зарим нь өөр нэг хэсэг юм алган чинь намайг зүйд заагаад ингээд хийж ирсэн тийм юм байгаа юм. За талта. Зарим нь яг нэг мод дугуулаад аваачаад бүрсэн бай. Тэр бүрхтэр зээрийн арис байдаг болсон байна. Тэгээд зээрийн арисаар бүрсэн бай. Та нар ямар та харах юм бол өөрөдөө сачсан цагаан. Яг үлээсэн шаар шиг. Тийм юм болдог. Тийм зүйл юм аа тэр зээрийн арис. Тэгэхээр энэ нөгөө одоо байгалийн эзэд гэж ярьдаг шүү дээ. Байгаль чинь бас нэг содон ан амтан байдаг. Энэ ан амтан юу н байгальтай бас нэг хэлхээ холбоо явдаг шүү дээ. Энүүгээрээ энэ одоо хингэрэгийнхэн дуу нь одоо нөгөө илүү байгаль руугаа нэвтэрж өгөх. За тэнгэртээ илүү хүрэх тэр уул уснагаа эздэг тэр дуурах дээр дуудаж тэр арьсныхаа юугаараа тэр цаана тэр уул уснаа маань эзэд бод энэ хаана юу дууруу гэж бараг сонсоод одоо очих. Тэрс ямааны арьс бол явахгүй шүү дээ. Харин тий. Тэгэхээр эн чинь нөгөө яг яагаад энэ ангийн эмийг одоо ингээд хэрэгэлдэг нь бол ерөөсөө бас нэг юм учир байгаа даа. Харин тий. Нарийн даалтай. За дээр нь төрөний хоёлаа нөгөө яг одоо юу яаж энэ яг харин тэр уул устдаа холбогдох одоо тийм ханган амтан байж одоо зогцох. Тэгжээс нөгөө байгаль уул устаагаа тэнгэртэйгээ нэвтэрж байдаг шийднээ явж байдаг тийм. За тэгээд ер нь бол одоо ингээд нөгөө
гойж гангардаг зүйл бол энэ одоо биш юм шүү дээ. Тэр гоёл гангаравч тэр ёс зүү ёсаар нь Ер нь бөөхөн юуны төлөө төрдөг юм ба. Бөөхөнний одоо бас нэг журам бас байгаа бах. Андаа тангараг бас байгаа бах, тийм ээ. Бөөхөнд. тэр урдманга одоо ёсаг алдахгүй. Тэр агадана ёсаг дагуулсаг гон гэж тэр сайн үлийн төлөө одоо ёсаг дагаж л явах одоо тийм л ёстой хүн байгаа. Ард зууныхаа сайхан буян заяаг тэгшиж удам дамцсан сайхан өвгдийнхаа одоо тэр тэнгэрийн ариун ёсыг бас тийм ээ зөв зөвтэй ёс чаягийн сайхан авч явах. Ажил мэдэхгүй, ажил амьдрын болохгүй юм амнасанд нь харчсан одоо тийм юм болсон байсан чи тэр хүнээ мохоо юмар илгэж амьдралын сайн хүмүүс гэж одоо тийм л үүрэгтэй хүн тэр одоо онаагдсан тийм л юм байдаг юм шиг байдаг ер нь. Тэр ясан зөв дагаж явах хэрэгтэй л. Дарахад бөө туваа бөө бурайд бөө гэд бүгдээр хоорондоо өөр. Тий, ёс жаягтай. Тийм л байдаг. За дарахад бөө ер нь одоо ингээд анх одоо бөө болохтой багштай байдаг уу? Байсан уу? Байдаг. За багштай одоо ингээд нөгөө шав ороод явах юм уу тийм ээ? Ер нь хэдэн жил одоо ямар дэг юу гэсэн Сахилга Баатыг одоо тэр ямар багштай. За ямар багшаар одоо тэр хүн бөөлөх тэр одоо өөрөө сонгож тэр хүн одоо болох ёстой. Гэдэх дээр. Өөрөө одоо яадаг вэ би бас хинэг яавал над совингоор ч юм уу өөрийн сэтгэл хүн гойж байж тэр өөрийн тэр ихэцэг элгэн саданч байсан хамаагүй харин нэг тэр өөр надтай хөрөх ёстой гэсэн тийм хамаагүй хүн ч байсан байх. Энэ юу ч байсан. Цаанаас нь чиглүүлж явдаг. Энэ жишээ нь туваа бүрээч байсан бол жишээ нь дарахад хүн байсан ч болно. Тий. Эхлээд ер нь одоо хингэрэг барайл явдаг юм уу? Ер нь дарахад хуур манжигаар ер нь голцоо явдаг юм уу? Дарахад бөөмөргөлийн талаас яг тэр юу н бүр хэтрч яг бол уун хуураар эхлэх ёстой. Хэтрний гэдэг нөгөө аваг удааг болвол. Тэгээд тэр хуур манжигаараа эхэлнэ. Хуур манжигаараа эхэлж одоо тэр нөгөө далд хүмүүстэй танилцж явчих. Эхлээд. Тэгээд одоо дараа нь бол одоо хуйг өмсөд хингэрэг бариад дуудсан ч нөгөө одоо бараг таньдаг хүн шиг одоо өөрийг мэдүүлж таниулах. Тэр нь хэр удаан хугацаанд ер нь хуур гэдэг маань ч гэсэн хуур манжигтай. Бас л хуур дуурахад тэр далдан ирж ил байна. Эзэн одоо харьцаж ирж тэр хүнээ биег бас эзэмдэж авдаг тийм. Мөн уягт бөөтэй алгааг бол одоо тэр хүний хэрэгэг бүтэй хар тийм л байдаг. Тэгээд энэ хөн тэр манай буурлаван эдгээр бол хойг хувцас гэрээсээ гаргахгүй. Тэгж л явах юм бол яг тэнд одоо энд байхад өөр тэр мөрө хотод ч юм уу нэг яхан аргагүй хүн гоогаад одоо нэг хүн одоо тэнд хэвтэрт орсон ангаах арчилж болдгоо. Тэгээд нэг арга юу вэ гэхэд тэр хүн үцэд болно гэх юм бол миний хувьд л тийм л юм байд юм шиг байдаг. Тэгэл болно гэх юм бол тэр өгөөмө хэлдэг нь бол тэр хуйг хувцас гэрээс гаргахгүй байх юм бол тэр хууртайгаа утсан чиг тэр хуйгтай байсан чиг тэр хийдгээл хийн. Ялгаа үйл нь хүрдгээл хүрнэ. Тий. Тэр юу гэхэд тэр харьцдаг эзэд бол талентын чиг одоо холбогдод байдаг учраас. Тэр өөрөө л одоо итгэл үнэмшилтэй байж биеэл одоо өвгд эзтэй гош чөлөөт өгч чадуулаад
Шүү дээ тийм ээ. Тэгэл байд. Тэрнээс хийж байгаа юмдаа эргэлзээл итгэж ядаал ингээл тийм ээ. Асар их энэ төвлөл одоо ясгалын орчинд байдаг ч юм уу төвлөрж байж л хийдэг үйл шүү дээ. Одоо хүний нэг одоо тэр төөрөг заяа одоо дом хийнэ гэдэг бол маш том хариуцлагатай юм. Тийм биз? Нэг үгийг л зөрчил тэр хүний заяа төөрөг буруу иргэнэ. Тэгэл байд. Тэр ямар юм өг чөргөж хийж хүчээж байж тэр хүний амиаг авах хүний ажиллагүйтэй юм болдог болгодог тэр маань одоо тэр ёс гэдэг маань тэр ёсог зөв хийх юм бол тийшээ одоо тэр удмаас нь одоо өгөөд байгаа тий. Удмаас нь өгөөд байгаа тэр ёсыг зүгөө сайхан гаргаад өгвөл одоо тэр өргөлч гэсэн өргөл гэж юм байдаг. Тэрнийг одоо ганц уяа буруу хийсэн байх юм бол тэр цаад нэхэд тэр хүний төлөө гуйгаад тэрний хүлээлгээд өгөх гэхэд нэг уяа буруу байх юм бол тэгэл тэр хүний тэр хийсэн ажил хийх талаар болчихдог. Тийм юм шиг байдаг. Тэрний өгөхөд нэг уяаг л буруу зангидвал. Нэг тэр хийгээд байгаа дом үйлийг нэг гимиг л буруу хийх юм бол тийм амар хариуцлагатай. Тийм. Жишээ нь чинь тасалсан босоо суугаа модон даваач уйсан уяа чинь үндэсэн өргө өгөгдөж байдаг. Нөгөө бэр одоо мустан дамжил. Тиймгүй одоо салгаад авчирсан одоо тийм юмд хүн уяа их юм бол тэр тэнгэрл чангарч байдаг. Тийм ээ. Ястай юм байдаг юм аа. Ганц зангилал буруу байх юм бол тэгэл буудаа. Ганц зангилал буруу. Тэгэл тэр хүн одоо алис өрхөө бичээ туу гэж байсан тэгэл чадсангүй. Хийгээгүй бараг гэхээр тийм гомдолтой үлдэх. Тэнгэрийн үйлийг буруу одоо бол бөөхөн улаач хүн аваа залаад явуул бас шийтгэл авна. Тийм. Айлтай. Энэ бол нэг тийм тоглоом биш. Тэнгэрээр тэгж наадаж бас болохгүй тийм ах. Тий. Тэнгэрийн нэрийг барьж одоо ард зуныг бас айлгаж өрөөж бас болохгүй. Одоо жишээ нь орчин үед ер нь голцоо одоо эсвэл нэг одоо бөвгөөсөн хүнчгээсэн хоймраа нэг их одоо энэ тав шиг одоо янз бүрийн одоо идэг одоо юм залуу тавьж ирсэн сууж л байдаг. Тэгээд хэрв хангаад юм өгөх одоо тийм ёс үлдэх гэх юм бол аваад энэ чихэр бовчсэн хорон хангаад аварга тавгалж хүлээлгэж өгдөг л байх. Зармич одоо хэвээр нь тавиад явчихдаг юм шиг байна. Зарим нь болохоор та дийшин тийш нь уран хангаад цацаж хаяад явчихдаг. Тийхтэр тэр бүрээнд ширээ дүүрэн ям зэхэд тавьсан байсан чиг тэр чин тэр онгод тэнгэр гэж хэлдэг маань дээр байрлалтай байдаг учраас тэр тэнгэр гэж хүн ярьдаг. Бид нар газар дээр амьд яваа. Дээр одоо сүнсэн бие нүгдэм маань дээр байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхэд тэрний чин энд ширээ засаж тавиад чинь ямаргүй шивөө яатгал ирж нэг тэн хүртэн. Тэгээд тэр дээшээ өргөж байгаа бол тий ингээд өргөж засаж айсан чиг л одоо өстө улгын дурмнаас өдөл төгөөл иддэг одоо тийм л юм болж. Тэгээд ер нь зүү ясаар нь тэгж өргөлөө тэр хүртэж тэр дээр байгаа амтст хөргөх ёсог бас дагуулхан ховрол болсон юм шиг байна. Яг үнэ. Одоо зүгүртэл цай хүртэл өргөдөг жайг маань хүртэл алгаж явах маань. Халуун цай хүртэл хүн ууж болдгоотой адилхан халуун цай хүртэл өргөж болохгүй. Нэрэл одоо би өвөг дээдстэй тэнгэртэй өргөж байгаа өргөл бас нэг өөр. Яаж өргөх вэ? Ууланд өргөж байгаа өргөл ямар байх юм? Заан амтнаа хоолгож байгаа өргөл нь ямар байх юм? За гэтэл нөгөө
ан амтан хоолохгүй шувуу шаазгаа хоолохгүй ингэж яснал тэрийг дунд нь одоо өвөг дээд сонгодоо гэдэг бол бас хэцүү. Үнэхээр шувуу хоолох жоо шувуу ан амтанд зориулдаг гэж. Уул усныхаа совд урд дээд төгч бол тэндээ сайхан хүндэлтэйгээр тийм ээ. Уул ханган юмд бол одоо бараг энэ нэг тэр хангаа дэлхэ баясгаж баярлуулах гэсэн бол одоо бараг нэг шургаал чоолох хүртэл ямар байдаг вэ? Яг тэр шиг. Тэгэхээр нэг өргөл болгон дотроо бас нарийн жаягтай, үг болгон өөр хэлэгдэн. Тэгдэж үг шүү дээ, тийм ээ. Зөв өргөж чадах юм бол тэр үүд өөрөө өргөл болно. Тэг юм. Буруу үг юм уу буруу өргөл явах юм бол энэ өөрөө өргөл биш болоод эргээд өөрт нь амьдралд буруу болоод явчих чинь. Одоо жишээ нөгөө юм өгөх гэж байна, өргөх гэж байна гэж энэ хүн ямар нэртэй хүн байна? Тэр хүнд одоо нэрийг мэдэхгүй. Нэрийг мэдэхгүй. Тэгээд өргөд өгдөг. За одоо нөгөөд эцрэг одоо өгөхдөө овог нэр алдрын сайхан хийгээд ямар дэн онгод тэнгэртээ өргөж байгаа юм. Нэр алдрын одоо юм уу ээжтэй юм уу тий. За миний одоо тэр овогт ээжийн минь юм уу аав минь юм уу. За тэр онгод тэнгэр шүтэнийхээ үг дэцгээ сайхан нэр юуг сайхан ээжтэй нэрийг үлдээд өргөөл нөгөө хүлээж авдаг. Нэрийг хэлэхгүй одоо ингээ өргөд одоо яг юу руу хин рүү өргөд байгаа нь одоо мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд тэрнэр дээр одоо бараг харж тэр гэмэд өгөрч байхад харж сонсож гэж учир мэдэхгүй хэнд өгч байгааг нь мэдэхгүй. Тэгэхэд тэр юу гэхэд тэр ууц таваад тэр хөндлөж байна уу гэсэн чи тэр нэг ямар юм тэр далд хүмүүст өгдөг өргөдөг ямар юм тэр нартан хүмүүст одоо хүртэж байж тэр бөө одоо ямар хувь төлдөг одоо тэр тийм ёстой байсан юм байна. Бөө ч одоо ууц тавьж донгод тахчих гэсэн одоо ганц ууцныг бол төлдөг өөрөө бол. Хүмүүст одоо тарааж байгаа. Тэр өгөх юм бол тэр онгод тэнгэртээ одоо хиншүүлж өргөдөг. Харамслаж. Одоо тэгэхэд тэр нь бол хийбий шүү дээ. Шидэч тэр гараман хөргөхгүй газар одоо утаагаар одоо амьд хүн идэж байгаа зоог нэг өөр. За мөн одоо сүнсэн бий болон хий биет одоо хооллох өргөж одоо тийм ээ цангааг тайлах үйлдэл бас өөр. Дарахад бас нэг харамслал гэж ярьдаг. Тий. Хиншүү харамс гэж зунчил зунчил гэж. Тэгэж одоо нэг харамсаж одоо нэг уул ус орон хангааг хаанцдаг болонгод эзтэй нөгөө цангааг нь идэж шүүснэгийг одоо сайхан өргөн барьдаг. Тийм ээ. Тэгвэл одоо яста тэр ширээтэм аваад тэр онгодоос нь таваад явсан чиг яста тэр юу яадаг дэрлэг антестигсэн идэж баярлах одоо тийм л баярлахад тэр хүнд эргэж хариак намайг гэж өгсөн гэж учирч мэдэггүй. Би Хэвсгэл аймгийн Цагаан нуур сумын Чулуугын дүүж гэдэг хүн байна. Би одоо 3 дугаар анги дээр үйтгээс одоо нас харам малласан. Би тэр одоо ханилаад 40 гаруй жил болж байна. Би нүнтэйгээ суусаар. Тэгээд одоо нас харам алчин явж аваад энэ харман гол одоо энэ голдод дөрвөн өдрөлдө зусаж хаварддаг, намарждаг, үйлждэг. Одоо тийм л дамдэрч дөрвөн хүүхэдтэй 2 охин тэгэл бүгдээрээ малчин. Тэгэл бид нар одоо ах дүүнэр бол зөөн тэндэг бай. Манай аав маань одоо 94 насаа хүрээ 100 бурхан болсон. Бас л энэ одоо энэ тэнгист байсан юм гэнэ л бид нар жоохон байхад ээж маань бол 87 настай одоо энэ хармангааг олдоод амьдарч байгаа. Дүүний маань хажууд байгаа. Миний одоо энэ уулын цаана нэг дүү минь байгаа. Энэ хуушаа уулын цаана бас нэг дүү минь байгаа. Бас том хөргөн минь байгаа. Тэг дүүнэр би 2 охин 2 хүүтэй. Дүү охин нь одоо нэг нь Сэлэнгэд байгаа, Сэлэнгэ аймагт. Тэгээд нэг нь одоо энд малаад байгаа. Том хөргөн, том охин 2. Одоо энэ Бакөөнийхэн энэ урдын байшин тайлн утаа гарч байдаг айл. Малаад одоо дэвэл 100 4 өдрөлд малаа хэдэн хүрээсээс алддаг, хэдэн хүрээ малласан л одоо ийм л